За Дэлгэр хангай сумын төгт Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын төгт 100 жилийн баяр наадмын хурдан их насны мөрдийн оролдоо 48 алтан дурт өртгүүлэн төхөөрөмжнийгөө загвар орж байна. За Монгол улсын алдарт байж Эрдэнэтс Монгол улсын алдарт байж Эр болд гээд аймгийн алдарт байж Адаа сумын хайраад Лавгжов аймгийн алдарт байж Улд сумын хайраад Доржинцэнгийн Батуйг за Батагийн Оюнбат Мөнхөдөн ган төгс за Говь зүгийн бас нэртэй байж нарыг бүгд л их үндэсний мөрдөд мордулсаар гэж байна. За төхөөрөмжнийгаа бодлоомор гангуу сайхан иргсэн. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын төгт 100 жилийн зориулсан хурдан их насны мөрдийн оролдоо 94 номертай цагаан хээрмөр наагур гараад ирж байгаа харагдаж байна. За цаагуур нь Жандун намхтай 72 номертай хонгормор гарч ирсэн. За 94 номертай хээрмөр чинь бүртгэл дээр Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Дэлгэр сайхны төвшин төгсөн хурдан хээрмөр байна. Энэ наатлын бараг мөндөө 94 номертай энэ хонгор ухаамар чинь бараг л төвшин төгсөн урд хонгор ухаамар мөн баха. Энэ чинь Дэлгэр хангай уулын дахилгын хөвөр надмаас айрж ирсэн. За тэр урдлын 94 номертой хээрмөр бол Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын гооч Дэлгэр сайхны төвшин төгсөн урд хээрмөр угаа. За 80 номертой Дундгой аймгийн Адаа сумын аймгийн алдарт байж Хоёгбаатарын Лавгжийн хонгормор 5 дээр гараад ирлээ. Сайхан цэгэмөрөнгөө гараад ирсэн. 102 номертой хонгормор ам уузун дээр гарч ирсэн байна. 102 номер Эрдэнэт сумын гооч Галхуугийн давуугийн хонгормор байна. Цагаан хонгормор нь. За энэ ардлын хээрмөрчээр юу 90 гэдөө. За Дэлгэр сайхны төвшин төгсөн хээрмөр энэ байна. За 102 номертой Дундгой аймгийн Дэлгэр хангай Эрдэнэт сумын гооч Галхуугийн давуугийн хонгормор ам уузун дээр гарч ирсэн. Эхний зээрдмөрний номерыг харах 0 гэдөө. За хүүхдэн жоохон доош суучаад байгаа 03 юм болоо да. За арын шар хээрмөрний номерыг нэг арчи. Жаах үлдсгээд. За Дэлгэр сайхны төвшин төгсөн урдан хээрмөр энэ жоо 80 номертой Лавгжийн хонгормор цаагуур нь яваад байна. 70 хэдөө. За 70 номертой 94 номертой хээрмөр Дэлгэр сайхны төвшин төгсөн урдан хээрмөр яваад байгаа. За 70 номертой алтар хээрмөрөөс орж ирсэн байна. За 70 гэдэг номер чинь харин бүртгэл дээр байдаг юм болоо да байх. За Дундгой аймгийн Үлзий сумын гооч Мегмарын Шатарбаатарын урд хээрмөр гэж байна. Тунсгийн Цолмонгийн уяаны хээрмөр чи энэ юм байна. За 33 номертой зээрдмөр Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Гамбайрын намсраа хөрмөр 33 номер чинь Доржинцэнгийн Батагийн өскөөс хөрмөр юм байна штэ. Эрдэнэт сумын төгс 100 жилийн баяр нааданд айрагцсан урд хөрмөр нь гарч ирсэн байна. За Эрдэнэ сүрэнгийн Төрөмандхийн за Мөнхтгоогийн Бацгийн борморыг харагдаж байна. Монгол улсын алдарт байж Эрдэнэ төгсөө 9 борморыг гараад ирсэн байна. Наагур нь 130 номертой цагаамар гарч ирсэн. За Дэлгэр Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын төгс 100 жилийн баяр наадмын хурдан их насны мөрдийн оролдоонд 48 алтан дуртаас өргөж байгаа 130 номер гэдэг чинь бүртгэл дээр харин байхгүй юм шиг байна да. За 134 бол харин байгаа бох шүү. За Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын гооч Эрдэнэсгийн Монгол хүүгийн бормор чи энэ юм байна штэ. Дэлгэр хангай сумынхаа баяр наадамд 2 жил дараалан дөрүүлээд 3 дахь жил дээр нь ковидын улмаас өнжөөд Өмнөдгой аймгийн Номгон сумын баяр наадамд очиж дөрүүлээд 3 жил дараалан сумын баяр наадамд төрүүлсэн бас ийм хурдан үлэгдэ. Ерөн сумандаа 3 жил дараалан дөрүүлэхэд ойрхон байна гэж яригдж байсан. Батрын Лавгагийн хөрмөр байна. Энэ Доржинцэнгийн Батрын хөөсөг Дундгой аймгийн Хулт сумын овгол Эрдэнэт сумын гооч Доржинцэнгийн Батрын хөө Лавгагийн хөр хаалцмар байна. Загсан тамхтай өөрийнх нь унган тамга байна да. Говь зүгийн цуутай байж Батлагрын Доржинцэнгийн загсан тамга арай дээгүүр дарддаг юм байна да. Шаантны үзүр дээр дарддаг Доржинцэн байж бол. За 86 номертой хармар цаана гарч ирсэн байна. За энэ хармар бол Дундгой аймгийн за 86 гэдэг номер чинь бүртгэл дээр юу лэхөө. За өнгөний эдэн мөрөн дээр нэг очоо бас дахиад сайхан танилцуулж 86 номер дээр өстой бүртгэл дээр байхгүй номер шүү. За өнгөн дээр байгаа тэр хондоо ухаамрны номерыг нэг сайхан болоо арчсан. За Гамбайрын намсраа хөрмөрийн голд яваад байгаа. Аймгийн алдарт байж Хоёгбаатарын Лавгжийн хонгормор байна. Мөнхтгоогийн Бацгийн хөө Дөлгөөн жиргэлийн хонгормор тэр голд явж байна. За 12 номертой шар хөрмөр чинь Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Дэлгэр сайхны төвшин төгсөн. За сартаа хонгор гэсэн байхамда номер солигдсон. За 127 номертой энэ ардтал Батрын Лавгагийн хурдан өвгөр хаалцмаар байж байгаа. Ард талд нь Эрдэнэсгийн Монгол хүүгийн хурдан мөрмөр Авлан түмэндээ ерөнхийлөгч мэн алдарсан Дашторвын ачхуу Монгол хүүга Эрдэнэсгийн Монгол хүүгийн хурдан мөрмөр Өмнөдгой аймгийн баяр наадамд айрагдж сурдан мөрдөө. За Дэлгэр сайхны 128 номертой хөрмөрөө. За 12 бол биш байж тараа. 128 номер 127 юу? Шар хөрмөрний номер. Шар хөрмөрний номерыг харчмаар байна. За 188 номертой хөрмөрөөс орж ирсэн байна. За 188 номертой Эрдэнэ жилууны урдаа хөрмөр чи энэ байна. Өнөө жилийн Дэлгэр хангай уулын дахилгын баяр наадамд хайрагдсан Дундгой аймгийн Үлзий сумын уяач Алтан хурганы эзэн Мөнхгөрийн Эрдэнэ жилууны урдаа хөрмөр байна.
Дундгой аймгийн Үлзий туянтын олон түмэндээ мөнгөр хэмээн алдарсан Мөнхөөрийн хүү Эрдэнэчлууны хурдан хойрморыг аймгийн алдартай Доржимцэнгийн Батхуйгийн хүү нар мандах байсан байгаа. Дөрөвдөр яваад байгаа. За цаатлын хойрмор 127 юу. За 127 номертой хойрмор нь амуу зүүн дээр гараад ирсэн. За Алтан хурганы эзэн Дундгой аймгийн Үлзий цүмэн байж Суудагийн Мөнхөөрийн Эрдэнэчлууны хурдан хойрмор. За наатлаар нь яваад байгаа хурдан хойрмор. За 09 номертой хойрмор гарч ирсэн байна. За 05 номертой юу. Өнгөлөө дуусах хойморны номер 05 юм байна. За Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Бат сайхны Уужин баярын хурдан зөрдмөр юм байна. 05 номертой. За 127 номертой хоймор өнгөн дээр за жаахан сууя. Мөнхөөрийн Эрдэнэчлууны хурдан хоймор Дэлгэр хангай сумын уяач Уужин баярын хурдан зөрдмөр гээд дөрвөмөр гараа явчихсан. За Мөнхтгоогийн Бацгийн хөө Дөлгөөн жирглийн хурдан борморын дөрөвдөр гараад ирсэн. Намсраа хөрмөр яваад байгаа. За 94 номертой юу? Арын хойрмор. За Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Дэлгэр сайхны төвшин тгсийн хойрморын явж байна. Залуу хүн яа Дэлгэр сайхны төвшин өнөөжл өмнө аймгийн баярын наадамд хээрээ залуу ам уузанд хурдлуулсан. Өмнө нь Мөнхтгоогийн Бацгийн хөө Дөлгөөн жирглийн хурдан борморыг Монгол улсын алдартай жаргал сайхны Эрдэнэт соёл салгыг тааруулсан явж байна. За 102 номертой хонгормор араас орж ирлээ. За 102 номер бол Дундгой аймгийн Эрдэнэт сумын уяач Галхуугийн давуугийн цаг хонгормор байна. За наадлаар нь 86 номертой хармар орж ирсэн. За Ламдаржийн хурдан хармар гэж бол морж ирсэхдээ энэ бол биш байна. За 86 гэдэг чинь бүртгэл дээр байхгүй номер байсан шүү. Хармарны номер. За Эрдэнэт сумын уяач Галхуугийн давуугийн хонгормор. За 72 наадлын хурморны номер. За энд нэг хэдэн нухчаа гараа тэгээд замбал сайхан болчихноо. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын төгс 100 жилийн баяр наадмын за оргил сайхны хурдан хармар 72 номертой мордоогүй байна. Оргилын хавьд хармар нь мордсон юм байна. Энэ бол хурмөр харагдаад байна. За 157 номертой бормор бол Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын аймгийн алдарт уяач сумын засаг дарга ажиллаж байсан Мөнхтгоогийн Бацгийн хүү Дөлгөөн жирглийн хурдан хонгорморга жаргал сайхны Эрдэнэт соёл салгыг тааруулсан. Ар дээр нь Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын иргэдийн хурлын дарга Дэлгэр сайхны хүү төвшин тгсийн хурдан хойрмор явж байгаа. За 86 номертой хармар чинь оргилын хармар ч арай л биш бах та. Жандам томхтой хармар гараад ирсэн байна. За 102 номертой Дундгой аймгийн Эрдэнэт сумын уяач Галхуугийн давуугийн хонгормор яваад байгаа. За 79 номертой хурмөр ардна. За 12 номертой Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Дэлгэр сайхны төвшин тгсийн ухаамар байна. Энэ Төв аймгийн Баян цэгц сумд нэг айрагдж байсан юм да. Дараа нь Дундгой аймгийн Дэлгэр хангай уулыг таглаг баяр наадамд айрагдсан хурдан хонгормор байна. Хээрмөр нүмний өвчсөн байгаа төвшин тгсийн. За арын бормор юу вэ? Энэ бас л Монгол улсын алдартай сайн баярын гамбайр байна бормор нухта 155 номертой 157 номертой хоёр борморыг Батцгийн отгон Батцгийн Дөлгөөн жиргал Батцгийн Боён жиргал хоёрын нэр дээр мордоос харагдаж байсан. За 155 номер жаргал сайхны Эрдэнэт тгсээ үйсэн Батцгийн Дөлгөөн жиргалын бормор юм байна. Урд явсан бормор бол гамбайр үйсэн Боён жиргалын бормор юм байна. За Монгол хүүгийн борморын явж байна. Дундгой аймгийн Адаа цэгсмийн аймгийн алдартай яаж Хоёг Баатарын лавч байна. Энэ номертой хонгормор энэ явж байна. Цааталд нь Баттарын лавгийн урд хөрмөр байна. За тэр жижигхэн хармар чи ари юу лээ. За 140 номертой хармар араас ороод ирсэн байна шүү. Энэ Дундгой аймгийн Эрдэнэт сумын уяач Цэрэнданбын Батхуйг Тэдэнданбын Батхуйгийн хармар байна. Энэ хөдөлцөн яваад байгаа хармар байсан тэр байна. За өсгөө цагаан зээрд үчнэ гам баярын намсраа хөрмөрний хүүхдэн унтсан юм байна штэ. Эрдэнэт сумын баяр наадамд айрагдсан. Сайхан гарч уралдаж байгаа хүүхдэн унтсан. Эрдэнэт айрагдсан. За энэ хармар чи харин нөгөө хурдан харууд энийг мөндөө 72 номер уу. За 72 номертой чаар хэнийг нь хармаар юм бол доо. За 72 номер. За оргил сайхны хармаар байна. Яг тэгж харин Дундгой аймгийн Үлзий сумын уяач Насангийн оргил сайхны урд хармаарыг Тунсгийн цолмоо ялгалыг тааруулсан байгаа. Энэ араас орж иж өнгөрсөн жилийн мандлын урд уралдаанд айргийн 3 урдалд ам уузанд урдаллаа аймгийн алдарт байж Баавгааны Сэнгийн хөө оргил хоёрын урд хармаар. За оргил сайхны урд хармаар оргил хоёрын хараа оргил сайхны хар гэж одоо хоёр урд хармаар байдаг. Аймгийн баяр наадамда хоёр ариг цаурдан төмөн нөхөө айн голтой ороод 12 номертой хармаар. За цаатлын хонгормор 02 номер руу Дундгой аймгийн Үлзий сумын Эрдэнэт зөвхөн дэлгэр жирглийн хонгормор байна. Энэ залуу яаш Эрдэнэт зөвхөн дэлгэр жирглийн урд хонгормор ар дээр нь оргил сайхны хармаар Алтан Батгын нээсэн Баавгааны Сэнгийн оргил сайхны урд хармаар аймгийн алдарт байжийг өнгөрсөн жил хүртсэн 107 номер руу. За 99 номертой хармар чи өнгөрсөн жилийн мандлын урд урлаанд айрагдсан Нармбаатарын Ламдаржийн урд хармар шүү дээ. Нэгэн цагт аймгийн алдартай Доржимцэнгийн Батхуйгийн уралдаанч байсан юм уу яач. За сүүлийн үед хармар буурлмор хоёр мордуулаад хармар нь 99 номертой мордож энэ хэдмэрний хамгийн ар дээр явж байгаа харагдаж байна. Ламагийн хармар гэж одоо Ламдагийн хармар гэж одоо хордоо үлэг байгаа. Шага харагдаг Ламдаа гэж. За 28 номертой хонгормор өмнө гарч ирсэн байна.
За 28 номерчин бүртгэл дээр юу лээ? За Ламдарч Наранбаатарын Ламдарч хоромор Дэлгэрангай сумаас мордож байгаа хамгийн энэтэн бөөмөрний ард дээр нь яваад байна. За 28 Дэлгэрангай сумын үеч ганц цэцгийн давагдэрч сумын алдартай ганц цэцгийн давагдэрч ангуурмөр байна. За урд нь оргил сайхны урд аармар явцсан сумын алдарт үеч тунсгийн цолон уяа салгыг тааруулж байгаа Гамбэрийн намсрын хурдан өрөмөрний хүүхэд нь унтсан харамсалтай. За 117 номертой загсан томхтой өрөмөрчин Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын үеч Баттарын лавгийн хурдан хүрээ алдсан мөр аав нь бол одоо яг Дундгой аймгийн Хулт сумын унгуу хумбага Эрдэнэ далай сумын яриад Баттарын лав Доржин зэнгийн Баттарын лавгийн хурдан өрөмөр гэсэн үг. За урд талд 80 номертой Дундгой аймгийн Адаа цаг сумын аймгийн алдарт үеч Хоёг Баттарын лагживын хурдан ангуурмөр байна. Хэдэн үеэр бас цуутай байж та Монгол улсын алдарт байж Даштилгийн Хоёг Баттарын лагжив гээд 3 үеэр улсын алдарт байж аймгийн алдарт байжийг солыг хүртсэн. Гэрүүлээрээ нэг 13 аймгийн алдарт байж султай хүн биедээ эдний бүлдвэл за өргөжлийн Монгол хүүгийн урд мөрмөрийн явж байна. За 102 номертой Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын үеч Гал хүүгийн даваа хүүгийн хурдан хонгормөрийн явж байна. За 145 номертой нөгөө Эрдэнэ далай сумаас ирсэн хурдан хармар тэр голд яваад харагдаж байна. Цэдэн дамбын Батойгийн хурдан хармар доо тэр. За 86 номер чинь бүртгэл дээр байхгүй байгаа. За 155 номертой хурдан хармар бол Дундгой аймгийн Дэлгэрангай сумын үеч Батцгийн Дөлгөөн жаргалын борморыг Монгол улсын алдартай жаргал сайхны Эрдэнэ төгс үйсэн 100 дамгтай бормор нь Эрдэнэ төгсөө үйсэн бормор юм байна шүү. За 12 номертой Дундгой аймгийн Дэлгэрангай сумын үеч Төвшин төгсийн Дэлгэр сайхны Төвшин төгсийн хурдан хонгормороо Дэлгэрангай уулынхаа тахилгын хөр нааданд айрагдчихсэн. Төв аймгийн Баян цогчгоос авчирсан хурдан үлэгтэй Хангай уулын тахилгалаа айрагдчихсэн санаанд тод байна. За эхний хээрмөрчин 127 болов. За Дундгой аймгийн Баян жаргалын сумын үеч Лонжитийн Цэрэн Баярын хурдан хээрмэрийг аймгийн алдарт байж оюун дэлгэр уйс байж байгаа юм байна. За Баян жаргалын сумаас нэлээд хэдэн байж ирсэн аймгийн алдарт байж оюун дэлгэрийн уйс сойсон Лонжитийн Цэрэн Баярын хурдан хээрмэр юм байна. За Баян жаргалын сумынхаа өнөө жил Дундгой аймгийн Баяр нааданд соёлноос нэмэр төрүүлгэж бас одтой сайхан наадсан улсуудтай хээрмэр нь бол Дэлгэрангай сумын Дундгой аймгийн баруун талын бас суутай хурдан ихнээс нэмэр цуглчихсан байгаад үзүүрөв журалдаад байгаа харагдаж байна. Жаахан ойртцоогоо нэг харъя та. За мөнхөрийн Эрдэнэчилооны хурдан хээрмэр холбоод байгаа юм байна. Цэрэн Баярын хээрмэртэй. За жаахан цаагуураас хашаад авах шиг байна. Амар ус шахаад хор жаахан үлдчихээ та тийм ээ. За Монгол хүүгийн бормор байна. Мөнхтгогийн Батцгийн 2 үгийн 2 бормор нь энд гараад ирчихсэн явж байна. За 86 номертой хармар араас орж нийлсэн. За Хоёг Баттарын лагжир хурдан хонгормор нь яваад байгаа. Гамбэрийн намсрын өрөмөр даан харамсалтай байна да Эрдэнэ далай сумынхаа төг 100 жилийн аймаар нааданд айрагдсан хурдан төмөнх нь явж байна. За арийнх нь оргилийн хармар, за түүний арийнх нь бол Самдагийн хармар шүү дээ. Энэ хоёр хармар хоёулаа өнгөрсөн жил Дундгой аймгийн Үлзий сумнаа болсон Мантлын урд уралдаанд айрагдж байсан. За алдартай, цуутай, бөөхөр гэдэг мөр нам үзүүдэд Дэлгэрангай хурдан төмөнх саарлмар төрүүлж байсан. За араа сонгор алзмаар орж ирсэн байна. 20 эд юм бэ? 26 юу? За 26 номертой өсгий цагаан хонгормор араас ороод ирчихсэн. Нэг 28 номер уу. За 28 номер чинь Дундгой аймгийн Дэлгэрангай сумын үеч ганц цэцгийн давтарч хонгормор байна. За 182 номертой хонгормор нь яваад байна. За шаргамар орон хойноос орж иж байгаа юм да Баттарын лавгийн өрмөр жаахан үлдэн маягтай болоо явчлаа. 24 номер шаргамарны номер. За Дундгой аймгийн Дэлгэрангай сумын төгт 100 жилийн аймаг Баяр наадамд 48 алтан дур тоосоо өргөж байгаа. 24 номертой Эрдэнэ далай сумын үеч Эрдэнэ очрын Зандрагийн шаргамарч энэ юм байна шүү дээ. За сүүлийн үед Эрдэнэ далайчгийн хурдан маяг одоо тун сайхан судалж байгаа. Эрдэнэ очрын Зандрагийн хурдан шаргамар байна. За үг эцэг нь бол одоо осрон жимдэрж Дундгой аймгийн Баяр наадамд хурдан хонгор азраг төрүүлгэж байсан уяачуудаа хонгор азрагаан төрүүлгэж байсан ам үзүүлж байсан үнстийн жимдэрж гэж одоо бас цуутай уяач хүн байсан. Тэр үний одоо ачин ойн үзээ өөнөө Эрдэнэ очрын Зандрагийн хурдан шаргамар нэг 14 дээр гарч ирсэн болоо да. 31 номертой хонгормор урд нь яваад байна. Энэ Дундгой аймгийн Дэлгэрангай сумын үеч Гэдвийн Отгонбаатарын хурдан хонгор алзмар байна. Уралдаанч Санжаадам монсоо харагдаж байна. За одоо сүүлийн үеийн унаачнуудаа Санжаадам нэртэй хүн одоо тун олон болчиход байгаа шүү дээ. 31 номертой Санжаадамбын унсан Гэдвийн Отгонбаатарын хурдан хонгормор Эрдэнэ очрын Зандрагийн шаргамар явчлаа. За лавгийн хурдан хүрээ алзмар энэ гарч ирж байна. За хоёр үлийг нь скотчцсан хээрмэр яваад бас энэ гарч ирсэн байна. Хүрэн халдсанмар орж ирлээ. 114 номер уу. За 114 номер 107 номертой Баттарын лавгийн хонгормор нь яваад байгаа юм байна. За 07 номертой Зэрдмэр бас орж ирлээ. Дундгой аймгийн Дэлгэрангай сумын үеч Мөнхөтэн ганд гисэн хурдан халдсанмар байх нэ. Өчигдөр Хязаалангийн уралдаанд 2-2 огсорсон да. Өскөөсөө нааталт яваад байгаа дээр ширээтэй өлтөө жандун дамхтай Зэрдмэр бол Дундгой аймгийн Дэлгэрангай сумын үеч Мөнхөтэн ганд гисэн зээл алзмаар энэ их хоёр наадамд 2 түрүү авчихад байгаа. Сонгол дээд насны нэмэртийн уралдааны түрүү авсан. Хязаалангийн уралдаанд 2 зээл түрүү угсарсан. За 38 номер юм уу тэр том сайхан эрмэрчин.
За 38 номертой хөрмөр араас орж ирээд нэг 20 багцаанд яваад байна. За энэ хэдийг нэг жаахан тогтоод урагшилнаа. За том хөрмөрний номер 38 байгаа. Дэлгэр хангаас өмнө төгс 100 жилийн баяр наадам их насны бар газрынхаа дунд орж ин отхон баярын бочлооны хөрмөр юм байна. За баг засаг даргаалгууд сумын зам бочлоо. Дэлгэр хангаас өмнө байж бочлооны урдаа хөрмөр юм байна. За 114 номертой шаргамарч араас орж ирсэн шаргамар нь байна да. За Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө байж Инхтавны зэрэг мөнцгийн ордон шаргамар байна. 114 номертой Инхтавны зэрэг мөнцгийн шаргалцсан мөрийн араас орж ирсэн. За Зандрагийн шаргамарч урагшаа явцсан болоо да. За эхний эдмөр за 4 8 12 14 цаан дахиад 4 мөр нэг 18 мөр гараад ирсэн бөөндүү юм байна. Газрынхаа ерөнтэйг дунд руу орж ирж байна да. За энэ бол Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө гойч Мөнхтгоогийн Бацгийн хөв Боён жаргалын мөрмөрийг Дундгой аймгийн Сайхан ховоос өмнө харьяат олондоо Начин гамбай аймаг алдарсан сайн бэрийн гамбайраа ойсон бормор нь явж байна. Наадлын хонгор мөрний номер хэд юм бол да 30 хэд юм харагдаад ах юм. Өсгөө цаа хонгор халдсан мөр явж байна. Цаатлаар нь Ламдаржи ордоо хармор явж байна. Зандрагийн шаргамор нь явж байна. За Дундгой аймгийн Үлзий сумын гойч Насангийн оргил сайхны ордоо хармор яваад байна. Өөрийнх нь яг унган томхтой ордоо хөлөг байх хэрэгтэй даа энэ. Хөлтөө ширээтэй жамжин томхтой 24 номертой Зандрагийн ордон шаргамор нь явж байна. За 31 номертой хонгор халдсан мөр чинь Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө гойч Гэдвийн Отгонбаатарын хонгор халдсан байна. Гамбэрийн намсраа Өсгөөс гаврмөрний хүүхэд нь унчсан. Эрдэнэт далайн өмнө 100 жилийн баяр наадамд хүүхэд айрагдсан хордон төмнөх угаа. За Таагийн хонгор мөрчийн наадлын үзүүрийг бол өнгөлөөд гаргаж байна шүү. За 2 үзүүр гарсан цаатлын эдмөрөөс эргээ наашаа нийлж гаргадж байна. За баруун Дундгой юм бол одоо энэ цаг үеийн эхний давдас нэрлэгдэхээр сайн үеч бол мөн шүү дээ. Дундгой аймгийн Дэлгэр Атаа цаг сумын үеч Хойг Баатрын лагж өгдөг. 3 үеийн удамтай мундаг сайн үеч. За наадалт нь байгаа бормор бол Дундгой аймгийн 155 номертой бормор нь Зуузаа тамхтай бормор Монгол улсын алдарт байж Эрдэнэ төгсөн байсан Бацхан дөлгөн жаргалын ордон бормор байгаа. Лавгжвийн хонгор мөр 3 дээр. За нөгөө хар мөрч араас ирээ нийлсэн байж тээ. Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын үеч Батгүйгийн Зэрэн дамбын ордон хар мөр хойноос ирээ нийлсэн. Эрдэнэ далайн сумын үеч Зэрэн дамбын Батгүйгийн ордон хар мөр. За өнгөн дээрээ бол Лонжидын Зэрэн бэрийн хээрмөр хөтөлсөн яваар юм байна. Дундгой аймгийн зүүн талаас ирж уралдаад Дэлгэр хангаас өмнө төвхт 100 жилийн баяр наадамд өнгөн дээрээ гараад ирсэн байгаа. Цэрэн бэрийн ордон хээрмөр нь өнгөн дээрээ Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын үеч Зэрэн дамбын Батгүйгийн хар мөр нь ам үзүүн дээр. За Хойг Баатрын лагжвийн ордоо хонгор мөрийн наагур яваад байгаа. Өөрийнх нь одоо яг унган төмөнөх байна даа. Гойны зургаан дээр гойны онгортой жижигхэн жамжин томхтой ордоо хонгор мөр чинь явж байна. За цаатлын зэр дүрний номер чинь хэдүүлээ 07 өглөө. За Дэлгэр сайхны төвшин төгсийн ордоо ухаан хонгор мөр хаанаас ороод ирсэн. 188 номертой хээрмөр чинь Мөнхгүйрийн Эрдэнэ жилийн хээрмөр өстэй. Алтан хурганы эзэн Дундгой аймгийн Үлзий сумын гойч Мөнхгүйрийн Эрдэнэ жилийн ордоо хээрмөр гараад ирсэн 5 дээр юм байна. За хөрмөр за наадлын бормор чинь бол Мөнхтгоогийн Бацгийн хөв дөлгөн жаргалын ордон бормор явж байгаа. 02 номертой хонгор Дундгой аймгийн Үлзий сумын гойч Эрдэнэ зөвхөн дэлгэр жаргалын хонгор мөр байгаа. Эрдэнэ зөвхөн Монгол хүүгийн бормор энэ байна. За Ботны үзүүр орж ирсэн. Одоо нилээ хэлстэй бас энэ олон морийг бас заримыг нь үлдээнд Гамбэрийн намсраа хөрмөрийн хүүгүүд гүйнд яваад байгаа. 31 номертой зэр талцсан мөр араас орчин Зандрагийн шаргамар байна. За Ламдаржи хордоо хармар оргил сайхны хармар гэсэн юм 16 мөр гараад ирсэн урагшилж байна. 86 номертой хармар чи одоо бүтгэл дээр байхгүй дээр. Гэтэл харсан адууж санагдаад гэдгэр дөхөн юм хар алтармар харагдаж байна. За 134 номертой Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө олон дүмдээ ерөнхийлөгч мэнгалдарсан Эренчингийн Дашдорын ачгүй Монгол хүүгийн ордон бормор Дэлгэр хангаас өмнөхан баяр наадамд 2 төрүүлсэн. Намгол сумын баяр наадамд төрүүлсэн. За олон ордон бор одоо үед өчигдөр Хязаалангийн уралдаан Соёлынгийн уралдаанд хуйланд нь айргаар 2 бороор орчиж харагдажсэн. За 28 номертой зэр талцсан мөрчин хойноос орж ирээд эхний хэдэн мөрөн дээр нийлсэ Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө байж ганц цэцгэн давдаржи ордон хонгор халдсан мөр байна. За 02 номертой хонгор мөр Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө Дундгой аймгийн Үлзий сумын байж Эрдэнэ зөвхөн Дэлгэр жаргалын ордон хонгор мөр байгаа. За хүүхэд нь нэвтчихэд байгаа зэрд мөр чинь номер хэд байлаа? 08 байлаа. За 05 номертой Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө Бат сайхны хожим баярын ордон зэрд мөр штэй 3 дээр гарч ирсэн чинь нэр Лонжидын Зэрэн баярын хээрмөр нөнгөндөө Дундгой аймгийн Баян жаргалын сум. За ард дээр нь Дундгой аймгийн Эрдэнэ далайн сумын уяач Батгүйгийн Цэрэн дамбын Тэдэн дамбын Батгүйгийн ордон хармар байгаа. За айргийн 3 дээр нь 05 номертой марцсан Дундгой аймгийн Дэлгэр хангаас өмнө уяач Бат сайхны хожим баярын ордон
Зээрдмэр за 4 дээр нь Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Дэлгэр сайхны төвшин төгсгийн хурдан хондоо ухаамар байна. За 5 дээр нь Дундгой аймгийн Өлзөд сумын уяач Мөнхгүйрийн Эрдэнэ жолооны хурдан хээрмэр яваад байгаа. Ингээд Өлзөд сумын 2 мөр, Өлзөд сумаас 1 мөр, Баян жаргалан сумаас 1 мөр, Дэлгэр хангай сумаас 2 мөр, Эрдэнэ далай сумаас 1 мөр гэсэн ингээд 5 мөр гараад ирсэн. Өнгөн дээр яваад байна. За нэг жаахан суухуудаа. За Шатарбаатарын хурдан сартай өрмөр ард нь яваад байна. Тунсгийн залмын уяач байсалгыг тааруулж байгаа. За хээрмэрний байсалгыг бол говьцгийн нэртэй байж Доржинцэнгийн Батхойгийн хүү Нарманд хоёр байсалгыг тааруулж байна. За энэ хөрөмөр чин Дундгой аймгийн Өлзөд сумын сумын алдарт байж Тунсгийн залмынгийн уяж байгаа. Сайн цагаан сумын уяач Дэлгэр хангай сумын уяач Шатарбаатарын хурдан хөрмөр шүү дээ. 78-тай мөрцөө хурдан хөрмөр Шатарбаатарын хурдан мөрийг Тунсгийн цолом байсалгыг тааруулсан. За өчигдөр соёлынгийн уралдаанд соёлын хүр хүрээ харигдуулсан да 02 номертой ангуурмөр Дундгой аймгийн Өлзөд сумын уяач Эрдэнэ цогтын дэлгэр жавлын ангуурмөр Өлзөдийн хүний уйсмөр сойсмөр хоёр нэнд уралдуулж байгаа мөр яваад байна. За энд нь аймгийн алдарт уяач Атаа сумын уяач Хойгбаатарын лагч ангуурмөр орж ирсэн. Батцгийн дэлгэн жаргалын хурдан ангуурмыг Монгол улсын алдарт жаргал сайхны Эрдэнэ төгс үеийн заа зузаа дамгтай бормор цаагуурын Шатарбаатарын хөрмөр. За аймгийн алдарт уяач Оргил сайхны хурдан хармар Дэлгэр хангай сумын уяач Ламдаржийн хурдан ангуурмөр. За арын хармар нь бол Ламдаржийн хармар, уртлын хармар нь бол Оргил сайхны хармар гэж одоо бас л Дундгойн бас альч самунд очир найргаас хастдаг хурдан мөр шүү дээ. Гам баярын намсраа хөрмөрийн. За 28 номертой хонгор алзмар. За Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач ганц цэцгэн докторч хонгор алзмар байгаа. За 86 номер чи бүртгэл дээр байхгүй мөр шүү дээ. 86 гэдэг номер бол октын бүртгэл дээр бүртгэдэггүй бол гарч ирчээд байгаа. Харамсалтай нь одоо бас бүртгэл дээр комиссийн бүртгэж чадаагүй байна энэ урдан хөлгийг. За шаргамар бол Зандараагийн урдан шаргамараа цааталт нь Эрдэнэ засгийн Монгол хүүгийн бормор байгаа. За том хөрмөрний номер хэд вэ? 09 үлээ. За 09 номертой хөрмөр Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Чимэд даваагийн Базар заяагийн хээрмөр гэж шүү. За Базар заяагийн хээрмөрд чи өчигдөр нөгөө урдан борроо соёлон борроо хүүхдээ унах чамаараа яадаг дээр бас ташаад орж исэн тэр борроо нээсэн Базар заяагийн урдан борроо юм байна. За 86 номертой хармаар эр болтын үеийн ямар гэж боддог Монгол улсын алдарт уяач. За Эрдэнэ засгийн Монгол хүүгийн хурдан бормор энд яваад байгаа. За говь зүгийн цуутай байж юм шүү дээ. Эренчингийн дашдороо гэж адуугаараа алдартай Дэлгэр хангай гэдэг шүлгийг өчсөн. Аймгийн алдартай Эренчингийн дашдороо Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяачаас аймгийн баяр наадамд анхлан мөр харигдуулсан. За жуул гэж ярьдаг Эрдэнэ үергийн сайн уяач байна. Эрдэнэ сүх байна, Эрдэнэ нот байна, Сэргэлэн Баатар гэсэн байна. Бүгдээрээ бас ийм сайн уяач нараас одоо ач зайнараас нь Эрдэнэ нотын дөрвөр, Эрдэнэ нотын зэдиш Эрдэнэ засгийн Монгол хүү гэж өмнө аймгийн баяр наадам Дэлгэр хангай за говийн баруун талын сандад бас сайн уралдаж байгаа юм сайн уяач нар бий. За элсний үзүүрээс гараад ирсэн. Одоо бол 90 зам сайхан шүү. За 16 мөр нэг 22 3 ингээд эгэн чигсэн яваад байна. За араас 114 номертой шаргамар гарч ирсэн. 114 номертой шаргамар нь Дундгой аймгийн Эрдэнэ далай сумын уяач Инх 50-ны зэрэг мөнцгийн шаргамар алзамар байна. Эрдэнэ далай сумаас бол 2 шаргамар зорин ирж уралдаж байгаа. Зандараагийн шаргамар эхний эдэн мөр дотор явчихсан. За 31 номертой бол хонгор алзамар Дэлгэр хангай сумын уяач Гэдвийн Отгонбаатарын хонгор алзамар байна. За арын мөрмөр Дундгой аймгийн сайхан аваа сумын уяач Начингамбагийн уйсан Дэлгэр хангай сумын уяач Батцгийн Баян жаргалын хурдан бормор байна. За 38 номертой том хөрмөр гарч ирсэн. 38 номер гэдэг чинь бүртгэл дээр юу лээ хөө. За өмнөх за нэг жаах үлдээ да тийм аа. За 38 Дэлгэр хангай сумын уяач Отгон баярын мачлууны хэр гэдэг чинь байна. За арын мөр ерөнхийдөө за гайгүй 100 м шахуул юм байна. Сууч. Суугаа нэг арын хэдэн мөрдийг нэг харуулчаа тэгээ өргөчлээ. За тэр 10 22 мөр эгэнчээд бодоод аль нь үлдэж аль нь нэг өнгөн дээр юм бол ер нь өнгөн дээр хэдэн бөөмөр орч том магадгүй байна да. За зээр талцсан мөрний номер 07. За Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Мөнхөдөн ганд гэсэн зээр талцсан мөр байж таарна. Будан мөр нь Ламдагийн урдан будан мөр байлгүй дээ. Дэлгэр хангай сумын уяач Нармбаатарын Ламдаржийн удам мөр байж таарна энэ. За 69 номертой дөрөв үйл ширцгаа хээрмөр араас орж ирж байна. 69 номер Дундгой аймгийн Луус сумын уяач Дорж хүрийн баяруудын хэрэглэг мөр байна. За Дорж хүрийн баярууд гэдэг чи юу лээ? За аймгийн алдартай байж Дорж хүрийн хүү юм бол одоо эдэр ут гэж юу байдаг, баяр ут гэж юу байдаг бахан. За халиумөр нь 73 номертой халиумөр араас орж ирлээ. Хээрмөрний номерыг харчаа тэгээ өргөжлөө да тийм ээ. 88 уу? За 88 номертой Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Батагийн Дэмбэрлийн хурдан хээрмөр гэж байна. Сумын алдарт байж Батагийн Дэмбэрлийн хээрмөр хамгийн ард. За 73 номертой халиумөр хойноос орж ирсэн байна.
За Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын гэж Батмөнхийн гэрээ хайлмөр байна. За урд талд нь аймгийн алдартай Давчингийн дөржрүү Баярбатын хайрлаг мөр уусаас оролт ирж уралдаж байгаа нь явж байна. За Мөнхөтийн ганц тгсэн хайр алдсан мөр байна. Наранбаатарын Ламдарчин Бодмөр гэсэн юм 5 мөр одоо эхний 20 мөрний ардаар ингээ бөө явж байна. За хойноос нь сайхан нэрлээ явчихнаа. Их насны мөрдийн уралдаанд 48 алтан дурт тоос оргиж байгаа. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын төвд 100 жилийн баяр наадам Атуугаар алдартай Дэлгэр хангайчууд даван дээр сайхан наацгааж байгаа. Өчигдөр азарганы уралдааны түрүү авсан, соёлонгийнхоо түрүүг авсан, хязаалангийнхаа түрүүг аваад ингээ 3 насныхаа түрүүг авчихад байгаа. За аймгийн алдартай сайн мэрийн ган баярын бас уйсан Батцөхөн дөлгөн жиргэлийн буян жиргэлийн уралдаан бор морын явж байна. За урд талд нь 31 номертой мордсон Гэдвийн Отгонбаатарын уралдаан өнгөрүүлсэн мөрөө Дэлгэр хангай сумын уяач. За 38 номертой Хээрмэр яваад байгаа. За 38-аар Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Отгон морин мачлууны Хээрмэр 114 номертой. За Дундгой аймгийн Эрдэнэ сумын уяач Инктавны Цэрэн Бонцгийн урдан шаргамар явж байна. За урагшлий яг урд талд нь Дундгой аймгийн Эрдэнэ сумын уяач Эрдэнэ очрын Зандрагийн урдан шаргамар явж байна. 24 номертой Эрдэнэ очрын Зандраа гэж одоо Эрдэнэ сумын морийг сүүлийн үед ганц судалж байгаа судлаач хүн шүү дээ. Өвөө эцэг нь бол осрын жимэдэрж гэж үнсдийн жимэдэрж гэдэг цуутай сайхан уяач юм байсан. За 86 номертой алтар морны номер танигтаагүй 90 болтой байны алтар мор ухта жандам намхтай гэдгэр дөхөө алтар мор яваад байгаа. За урагшлий. Бас л ганган долгойтой адуу байна шүү. 86 номертой алтар адуу ч. За гам баярын намсраа эскизга өрмөр хөөгтэй оногчсон энэ дунд явж байгаа. Эрдэнэ сумын уяач Цэдэн Баттайгийн хармар үлджээ. 3 дээр яваад байсан хармар. За 09 номертой Хээрмэр чи юу лээ? Дундгой Дэлгэр хангай сумын уяач Базар Заягийн Хээрмэр байна. Өчигдөр бороор хүүхдээ оногчсон. За 12 номертой Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Дэлгэр сайхны төвшин төгсгийн урд ухаамар цагаан авсан жандамн дээр галтай дамгтай юм бол энэ хой зүгээс л гарч ирсэн мөрдөө. Дэлгэр хангай уулынхаа тахилгын баяр нааданд айрагдж байсан ийм сайн мөрдөө. Өнөө жил Өмнөг аймгийн баяр нааданд хурдан хээррөө айрагдсан. Өчигдөр хээррөө мордуугүй харагдахгүй байсан. За 12 мөрөгийн ч Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын цаа талд нь Дэлгэр хангай уулан зэнкэрдэж байна. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын төгс 100 жилийн баяр наадам хурдан их насны мөрдийн уралдаанд 48 алтан дурд мордож хамгийн наадлаар нь Адуучин Дорвийн ачхүү аймгийн алдартай Эрдэнэсхийн Монгол хүүгийн хурдан мормор цаанан зэрэгцээ дугаар Монгол улсын алдартай жаргал сайхны Эрдэнэ төгсгийн үйсэн Мөнхтөгийн Мацгийн хүү буян дөлгөөн жиргэлийн хурдан мормор байна. Цаатлын өрмөр чинь нөгөө Дундгой аймгийн Үлцэт сумын Тунсгийн Цолмонгийн үйсэн Шатарбаатарын хурдан зээрдмэр шүү дээ. За 02 номертой хонгормор чинь Дундгой аймгийн Үлцэт сумын гаж Эрдэнэ цогтын дэлгэр жиргэлийн хонгормор байна. За 2 хармар чинь өнгөрөө гараад ирсэн. Ламдагийн хармар чинь 6 дээр юм байна. За лагжуу хонгормор гэж үлдэхгүй байна. Адуутай айлын унах шүү дээ. Яалтг Монгол улсын алдартай даштилгийн адуу эдний адуунд одоо тэгээд Дундгой аймгийн говь өгтал сумын гаж Монгол улсын алдартай намжлын баяр сайхны адуу бий. За Бараатын хурдан буурлууд бий. Дорноговын Баруун сумдын хурдан хөлгүүдийн удан бас бий. Ингээд Монгол улсын алдартай даштилгийн адууны удан бол арга байхгүй хурдаа. Ерөнхийлөгчийн адууны удан бол энэ хурдан бормонд яг бий дээ. 2015 оны намар соёлон байсан бороо энэ баг мөн байна да. Хурдан хар бороо үйжсэн. Энэ даван дээр 3 сүхийн наадам гэдэг нь 6 алж исэн. Жоох юм их яваачих бороо байсан. За өчигдрийн Хязаалан соёлын хоёрт айргаар ордог 2 бороо бас л яг л энэ адууны удан байгаа болоо да. Ерөнхийлөгчүүд олон хурдан алаг адуутай байсан. Зэр далаг адуунууд байдаг байсан. Ерөнхийлөгчийн алагууд гэж сайхан зэр далаг мөрөлдөг байсан. Хээрмэр хурдан байсан. За тэгээ өвгөн зэгэн гэдэг бол цуутай хурдан дэм нэг шүү дээ. Эрдэнэ сумаас өвгөн зэгэнийг төрүүлсэн зэгэн даган жаахан тааруу юм байна. Ам үзүүлсэн зэгэн даган илүү юм байна гэж авчирч уяад 10 жил айраг төрөө алдаагүй Адуучин дэштор өвгөн зэгэн гэж цуутай хурдан азарг байлаа да. 1996 оны Хулцмын Дөмө адууны баяр 108 азарганд өмнө юмгүй төрүүлж байсан юм урдан дөмөнөх байсан. Дундгой аймгийн баяр наадамд 1990 онд айрагдаж 91 онд 7 олж байсан. За 11 ихмэрний одоо аль 6 насагдах юм бол доо цэрэн баярын хэрэмэдэг чинь завгүй өнгөлөө доо. За оргил сайхны хармаар үзүүр аваагаараа дэрсэ. Дундгой аймгийн Үлцэт сумын уяач аймгийн алдартай уяач Насангийн оргил сайхны хурдан хармаар өөрийнх нь унган төмөнөх байгаа аймгийн баяр наадамд соёлонд айрагдаж байсан хурдан үлэгтэй. Баавга Насангийн хоёр хүү оргил сайхан оргил баяр гэж одоо Хоёулан аймгийн алдартай уяач солтой юм сайн уяач нар байдаг. За энэ хармаар нь 3 дээр гараадсан Доржинзэнгийн Батхойгтой гал уяа нэг байгаа болоо да. Цолон үйж байгаа болоо энэ хармарыг. За өнгөн дээр Дундгой аймгийн Баян жаргалан сумын уяач Лонжитын Цэрэн баярын хурдан хэрмэрийг аймгийн алдартай уяач оюун нөлгөр уяа солгыг нь харуулж байгаа. За том сайхан зээрдмэр чинь 05 номертой Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Бат сайхны уужин баярын хурдан зээрдмэр шүү дээ.
За нөгөө Эрдэнэжлууны хээрмэр яасан бэлээ тэр цаагаар өнгөлөөд байна уу? За тийм байна. Дундгой аймгийн Өлцөцөм яаж. За Буянтын 2 үе чи. За хүргэнэн шүү дээ энэ ч одоо Мөнхбөрийн Эрдэнэжлуун гэдэг чинь оргил сайхны яг төрсөн дүүтэн суусан бага. Өлцөд Буянтын 2 ихмэр ингээд үзүүр аваад байна. Дундгой аймгийн Дэлгэр хангасмын төгс 100 жилийн баяр наадмын 48 насны их үзүүр дээр нь Дундгой аймгийн Өлцөд тэр дундаа Буянтын 2 мөр гараад ирсэн өнгөлөөд байна. Мөнхбөрийн Эрдэнэжлууны хурдан хээрмэр. За Ламдагийн хармар нь одоо үзүүр авч гэлээ. Дундгой аймгийн Дэлгэр хангасмын үеж Наранбаатарын Ламдарчийн хармар үзүүр авч гэлээ. Одоо эхний 5 мөрчийн ээлж үзүүр аваад харагдаж байна. За хармар нутгийн даван дээр оролцож байгаа түмнэг шүү дээ. Нутгийн дав бол түш таараа Дэлгэр хангаа бол харчихсан одоо үзүүр дээр хармар цаагуур нь Мөнхбөрийн Эрдэнэжлууны хээрмэр шар хээрмэр нь бол Цэрэн баярын хурдан шар хээрмэр Лонжитын Цэрэн баярын шар хээрмэр. За дөрөв дээр яваад байгаа хармар бол Дундгой аймгийн Өлцөцөмийн үеж оргил сайхны хурдан хармар. За оргилын хармар гэсэн үг. За хөнкөөдийн хармар нь бол бас хурдан хармар бий. За 5 дээр Бат сайхны хуужин баярын хурдан зээр талцмар зээрдмөр яваад байгаа. Лагигийн ангормор 6 дээр. За 02 номертай марцсан Дундгой аймгийн Өлцөцөмийн Эрдэнэ цагтын дэлгэр жавхлын ангорморын том цагаан ангормор яваад байна. За цаагуур нь 28 номер өдгөл ангорморын номерчин. За Дундгой аймгийн дэлгэр хангасмын ганц цэцгийн давтарч эсгээс ангор алдсамар байна. Монгол улсын алдартай жаргал сайхны Эрдэнэ төгсөн байсан Дундгой аймгийн дэлгэр хангасмын Батцгийн дөлгөн жиргэлийн хурдан бормороо. За Эрдэнэ засгийн Монгол хүүгийн хурдан борморын ард нь яваад байна. 4 8 10 дээр Эрдэнэ засгийн Монгол хүүгийн бормор юм шүү. За Лонжитын Цэрэн баярын хээрмэр гэдэг чинь үзээтэй хурдан түмнэх байна да. Дахиад өнгөвсөн Ламдагийн хармар оргил сайхны хурдан хармар оргил сайхны хармар Ламдарчийн хармар хоёр өнгөрсөн жилийн мандлын хурд оролдоонд хоёулаа айргцсан түмнэхүүд Мөнхбөрийн Эрдэнэжлууны хээр гэдэг чинь өнөөдөр Дэлгэр хангаа уулын тахлагын хөр нааданд 4 төрөлдсөн шүү дээ. Аймгийн алдартай Доржинцэнгийн Бат хоёр байсалгыг харуулж байгаа. За Өлцөтийн 2 мөр Дэлгэр хангаа 1 мөр Баян жаргалангийн 1 мөр ингээд 4 мөр гаад ирсэн. За шар хээрмэроос нөөцтэй байгаа мөр байна да. 2 хармар ч юм бас тун эвгүй шүү дээ. Оргил сайхны хармар өнгөн дээрээ. За Ламдагийн хармар нь 3 дээр болчлоо. Мөнхбөрийн Эрдэнэжлууны хээрмэр 4 дээр. За Алдар туяаж Хоёг Баатарын лагчрын хонгормор 5 дээр. За Бат сайхны хуужин баярын хурдан Эрдэнэ цагтын дэлгэржлийн хонгормор энэ байна. За ганц цэцгийн давтарч хонгор алдсан мөр. За Бат сайхны хуужин баярын зээр талсан мөр жаах үлдсээ. За гам баярын намсраа бүр мөрийг араас хөтлөөд ороод ирвэн ч одоо хээрмэр. За жаах үлдээ. За Эрдэнэжлууны хээрмэр чинь яг үлдлээд нэг уяа нэмэр доо намсраа хөрмөр хээрмэр хоёр бол. За энэ өнгөн намхтай хээрмэр чи хаанаас гараад ирв? Энийг номерыг нэг харчээ. Ар юмранд байгаагүй мөр шиг санагдаад байна. За 09 номертой хээрмэр энэ орж ирээ. Дэлгэр хангасмын Базар зээгийн хээрмэр нөх наа. Өчигдөр бороо соёлон бороо хөөгдөө унагчихсан. За Монгол хүүгийн бормор нэлээ үлдчихлээ. За гам баярын намсраа хөрмөрийг хөтлөөд явуучаа Дэлгэр хангасмын гам баярын намсраа хөрмөрийг аймгийн алдартай Доржинцэнгийн Бат хоёр байсалгыг харуулж байгаа. За 28 номертой хонгормор Дундгой аймгийн Дэлгэр хангасмын ганц цагийн цэцгийн давтарч хонгор алдсан мөр шүү дээ. За урд талд нь Бат сайхны хуужин баярыг хөтлөөд өсөн зэгэмэр жаах үлдчихлээ. За Базар зээгийн хээрмэр цааталт нь Дундгой аймгийн Өлцөцөмийн Эрдэнэ цагтын дэлгэр жаргалын хурдан хонгормор яваад байгаа. За өнгөний өдөр очиж да тийм ээ. Лагигийн хонгорморноос ямар нөөц гардыг юм бол 2 хармар чин хоёулаа жаах үлдсэн. За гам баярын намсраа өсгөөс хээрмөрийг хүрмөрийг хөтлөөд өнгөн дээр нь гаргачихсан байна. Эрдэнэ талаас минь 100 жилийн баяр наадамд айргцсан хурдан төмнөг. За Мөнхбөрийн Эрдэнэжлууны 188 номертой хээрмэр нэвж байна. Алтан хурганы эзэн Дундгой аймгийн Өлцөцөмийн үеж сумын алдартай Эрдэнэжлууны хурдан хээрмэр аймгийн алдартай Лавгживын холмор нэвж байна. За арын хээрмэр нь оргил сайхны хурдан хармар урд талд нь Лонжитын Цэрэн баярын хээрмэр. За Ламдарчийн хармар нь Ундаг нутгийн даван дээр сайхан өнгөлөө гараад иржээ. Ер нь ихч гоё байна да өнөөдөр хармарны хөлсөж өөр байна. Гэдэс ч өөр харагдаж байна. За Дундгой аймгийн Дэлгэр хангаачууд Ундаг нутгийн даван дээр их мөрний дөрөв ер нь авахд ойрхон байна да. За 10хан алхмын заяр нь үлдсэн дээ. Гам баярын намсраа хөрмөр дээр шилжих гээд байгаа юм болоо да. Гам баярын намсраа хөрмөрийг шилжээ өдлөгчлөө доо. Дүрм яаж өргөдөг юм бол доо. Ононгон дамхтай хурдан хээрмэрэн дээр за тэгж тааранда ононгийн адууны хүлгэл ингээ уралдаж байгаа дунд дээр хурж таарах байлгүй том хөвгөтэй ирээд. За шилжүүлээ гам баярын намсраа хөрмөрийг өнгөн дээр нь гаргаад ирсэн. Тунч чадамгаа юм да. За 1900 2001 оны их хурд уралдаанд ингээд ононгийн хурдан буурамламыг үзэгчдээс одоо хүн аваад мордо төрүүлгэж байсан түүх байдаг. За өнөөдрийн уралдаанд тэгээ ононгийн дамхтай хурдан хээрмэрэндээ шилжээд гам баярын намсраа өсгөөс хөрмөрийг өнгөөгөө гаргаад ирсэн харагдаж байна. За Ламдарчийн хармарчийн ард нь ойрхон шүү дээ. Жижиг үгтэй байгаа. Тэгээ Ламдарчийн хармарыг хөдлөгдөг юм болоо яадаг юм бол.
Дэлгэрэнгаа сумын гэж Гамбайрын намсраа хөрмөр өнгөн дээр ламдарч армар дайр дуусгандаа үзүр дээр юу гэж үлдээх үү за өнгөн дээр нэг ахиулсан за Дундгой аймгийн Дэлгэрэнгаа сумын төгс 100 жилийн ойн баяр наадам Гамбайрын намсраа өсгий цагаа хөрмөр төрүүлж байна амаа үзүү хүүгэдгүйсэн дундаас нь мордоод төрүүлгэж байна амаа үзүү ламдарч хурдаа хармар 3 дээр мөнгө гэрийн Эрдэнэчилооны хээрмэр өлцөө сумаас ирж харагдаж байна аймгийн алдаатай Доржинцгийн Батбаяг гэсэн Цэрэнбэрийн хээрмэр Баянжиргалан сумаас ирж айргийн 4 турдалж байна. За Оргил сайхны хармар 5 аймгийн алдартай Хоёбаатарын лагжуугийн хонгормор 6 дорлоо. За хонгормор 6 за 7 Базар заяагийн хээрмөрөө. За ганц өлзөтийн урд хонгормор дээр орчлоо. За араас Базар заяагийн хээрмөр орж ирсэн 28 номертой хээрмөр орж ирсэн. За ганц цэцгийн докторчийн урд хонгор халзмар орж ирлээ. За Эрдэнэсхийн Монгол хүүгийн урдан бүрийн орж ирж байна. Мөнхтгоогийн Бацгийн хүү Дөлгөөн жиргэлийн морморыг Монгол улсын алдартай жаргал сайхны Эрдэнэ төгс үйсэн Гарвын багцаа орж ирж байна. За баярлалаа гөргөж бэлцлээ. За баярлалаа намайг Дундгой аймгийн Дэлгэрэнгаасан Наранбаат Самдарч гэдэг. За хармар өнгөрсөн жил мандлын урд урлаанд харагдаж байсан баг тийм. Тэгсэн миний хармар над нь өлжөд тулсан мандлын урдтай хайргийн 5-аар ортсон. Хэний оноо мөрлөө? Энэ Дундгой аймгийн Дэлгэрэнгаасан Төмөн жаргал Төмөн наст гэж одоо. Утгийнхан бол Жажаа Төмөр гэдэг. Энэ хоёр ахын харамгүйс ахаа өгсөн. Одоо айлуун дахтайсан Төмөнөөс таа. Одоо хурдан айлуун дахтай өгсөн. Харамгүй өгсөн энэ хоёр ахын. Бэлгэний одоо нэг бол гэдэг. Надад сайхан олон харагдчих. За баяр гэж байна. За. Лончтой тэр баяр гэж манай ахад. Одоо нэг Дундгойн цагаан дэлгэрийн давгийн цаа бэр гэдэг үнэ. Одоо нэг мөр байгаа маа. Сайн бэрээ. Тий. Цагаан дэлгэрийн сайн. Шаргамартай сайн бэр байгаа. Аа тий. Урдаа хэрмөрнийхэн дүү сая гашаар тур энэ яхан сая 170 мянга тавьчихсан. Өнөөдөр урдааны бас нэг үзүрж урлаа. Тэглээ. Замын дэрш. Тэглээ. За баярга. За баярлалаа. За өргөлийн хармар. За төрөг яа. За өргөлийн хармар гэдэг мөрөөс нэг хэсэг бас үзүр авч уралдаж байгаа таарглаа тийм ээ. Тэглээ. За удам өгчлээ үлээ өргөн онгон мөр гэдэг лөө. Гүй эцэг нь дорнд гаралтай. Хамарцгаа ногоо азар. Их нь өөрийнх нь унгаа. Өөрийнх нь унгаа. Тий. Өнгөрсөн жил мандлын урдаа харагдчихсан. Аймгийн мөр наадмын мэсэд харагдлаа 2 харагдлаа. Соёл өөр аймгийн наадам хайргийн 3 хавчигмөр хайргийн 3. Тэгээ нодны мандлын урдаа бас хайргийн 4. За танаа бас өлзөд ялангуяа буянтаас 2 мөр харагдчих өөр тийм ээ. Тий. Эрдэнэчилооны хармар. Эрдэнэчилооны хармар 3. Тэгшиг боллоо. За баярлалаа. За. За өчигдөр соёл хайрлаа өнөөдөр ихмэр хайрлуулж байна да тунсгийн салон яаж. За Эрдэнэчилоо яриах юм аа. За Доржинцгийн Батбаягийн байны Алтай урганы эзэн Сувдагийн Эрдэнэчилооны урдаа ярмар. Дэлгэрэнгаа уулын тахлаад өнөөдөр харагдсан. За 2 энэ жил энэ давнаар 2 харагдчих уу? Тэгж байна. Мандлын ордод харагдчихад. Юу аймгийн баруун бустай харагдав. Дэлгэрэнгаа уулын тахлаад харагдсан тийм ээ. Ямар удамтай мөрлөө? Энэ Сүбаатарын халдсан сумын мөр байгаа маа. Өмнө нь яа дахиж урж илүүд. Урж илүүдэд нэг дахиж байгаагүй ер нь нэмжлэл нодны үндэс нэмжлэл оролцож байна. Энэ Монгол Улсын алдартай яач Эрдэнэ болгон гэж манай хөргөн байдаг. Тэр Сүбаатарын халдсан сумаас өөрөө надад авчирч өгч ирсэн юм. Аймагт 6-аар орчлоо. Аймагт сая мандлын урд 11-д орсон. 11. Дэлгэрэнгаа уулын тахлаад надад 4-өр. 4-өр ороо. Сая нэг овооны нутагтаа нэг овооны наад нэг дөрүүлж чаддаг. Аймгийн алдарч Батбаяг байна. Тий. За баярлалаа. Шиглээд Батбаяг ах бол нар мандах наруу хоёр болтоо. Баяг хоёр ирж байгаа юм байна. За. Нэрхэдэх Монгол улс Амдаа Дэлгэрэнгаа сумын түүхэн яруу алдарч 100 жилийн хурдан их насны мөрдийн уралдаа Таахан чихий цэцбэлзүүлэн хархан нүдийг тормолзуулан Тумаан атны дөрөв ирсэн гөлгөн Дундгой аймгийн Дэлгэрэнгаа сумын алдартай яаш самдарчин гар Амгаа дуугийн ширгүүлээд наадамчин нутнаа шуугуулаад араа тутч чамн гоцог Дундгой аймгийн үлцээ сумын эрдэнэ чулууныг Дүүгдөрийн шиндэн гойтага ташуурийн арчиндэн аргийн гур Дундгой аймгийн Баянжиргалан сумын Цэрэнбатыг Дөрвөн сайхан дуурайгаар дэнжин таасын тогтуулаад дөрвөн сайхан
улсын бэлтгэл зүүдэд Харгийн дөрөв Дундгов аймгийн Үлзий Цомын аймгийн Алдар Туяа Толмонгийн хар Алтраа битсэн наачаа ирдүүд жалтан зурхаад Харгийн товаарлан ирсэн хөлгөн Дундгов аймгийн Албатаг Цомын тавг жовын хонгор Allah гэрэн срин налтан зэмбэт тогийн дэргэд арт олон адамчдын хаандан дэргэм гэртний толгой юунда алтмын күрэлэмэт таадуудаа гэлэлцуудаа даргатагаа гарамтаадгуудын ама татуулан соллуудах алтар хурдан төмөн хий хөлгүүдэй Алдартны нутаг Дэлгэр ханга сумын 100 жилийн өн баяр наадмын хурдан их насны мордын уралдаанд уйсан эзэн унсан хүүхэд моринд хайртай Монгол түмнээ баярлуулан түрүү магнад морины комиссын шийдвэрээр хүүхэдгүй уралдаж төрүүлэн ирсэн гам баярын намсран хүрэн морийг хасаж Дэлгэр ханга сумын уяаш Наранбаатарын ламдоржин хармар төрүүлэн ирж төмөн одноо баясгасан бол Үлзий цэмийн уяаш Совдагийн Эрдэнэ чулууны хээрмөр аман хүзүүдэж Баян жаргалан сумын уяаш Цэрэн баярын хээрмөр айргийн 3-т аймгийн алдарт уяаш Тунсгийн Золмонгийн хармар айргийн 4-т аймгийн алдарт уяаш Хойгбаатарын лавжийн хонгормор айргийн 5-т хурдлаа.